Гэрнэ хамгаал танихгүй байсан ч өмгөөл орвоо хитргийн атуу ярьцгаа зөөлөн өнгөөр битгий бусдад гайвал битгий бусдын байвал өөрийн хилээ тогтоод зураасаа чи байгуул хөгжилдөөх найз оож хөгчмтэй найзална өвчин гэж хэлэхгүйч өсвөр насанд гэмтэл би хүмүүстэй муудалцаж гэрээсээ нууцална өнөөдөр нь зүхтаасаж маргааш тэнд уулзална дараа нэгний гочлно дараа нь би гэж ожилно дандаа дарсаар байгаа сүлдээ мэдрэмжүүдээ цоожилно найзын үгээр идэж байхад зарим нь зүгээр ажиглана худлаа сүрээр томрон айз чинтэй зүгээр ашиглана сургуульдаа ямааргүй сургуультай нохоо шиг ирцээ өхөөр гарч явна цухуулдааг 7 цаг бүгд л дүн ярихаас биш хинэнч хүн болгохгүй бусдыг булан чагсан бацаан ангийн төв болохгүй сошиал дээр дайруулна хизээ хойн цариулна хэрвээ өгцөн байх юм бол хитэн пост найруулна хүний кайрладгүй хүүгүүд ортыг яаж харилна ангийн дааж авсан багш нь яаж хариулна та намайг мэднэ ээж шалтгаан очоод гомдож байгаагүй та намайг мэднэ ээж дормжлуулсан ч гондож байгаагүй та намайг мэднэ ээж хичээл таслаа дундаж байгаагүй та намайг мэднэ ээж хизээж хүчин дундаж байгаагүй та намайг мэднэ ээж ажиллаа сухтаа хэвтэж байгаагүй та намайг мэднэ сте цавтыг заахан хэртэж байгаагүй та намайг мэднэ сте буруу юм хийж хэвтэрч байгаагүй би гэхдээ мэднэ миний мэдэрч байгаагүй өсөн орчин жолоочод биш нийтийн автобусаар би зорчин сургуульчны гэргэн тэгвэл миний хувьд бол би бол зорчин сошиал хөгжгөөс өмнөх зүйлийг сонсвол та нар бараг зорчин сэтгэл зүйн үү ярих юм бол хэмжин хилнэ твж хогчин хүмүүжилтэй айлын хүү хүмүүжилгүй айлын хүү гэр-гэрээсээ гараад тэд нар бүгд нэг л газар орчин эцэг ихийн өгсөн нэрийг гэргүү бандын өгөх хочин дараа нь бүгд л харна хэрвээ хэлэх юм бол тэр нь хорчин таруу хууч хувцастай хуучны мууцсан утастай танаа хааны мэжин ажил ямар багш нь хүртэл асан хүний эрхийг мэдрэмжгүй хүний хэрхийг мэдэхгүй хүүхдүүд нэгнээ дарлаж байхад бус нь харчаа зүгээр нуу хувийн сургууль сурлаа гэд хогийн цантаа олж хийж биш хавийн бацаан цуглуулаад худлаа хамтаа олж хийж биш дороо нэг дэрлэгдэг талдаг цаан чин гэрийн шинж биш балаа тогтолцоо таслалтаа ямар тасардаггүй гинж та намайг мэднэ ээж шалтгаан очоод гомдож байгаагүй та намайг мэднэ ээж дормжлуулсан ч гондож байгаагүй та намайг мэднэ ээж хичээл таслаа дундаж байгаагүй та намайг мэднэ ээж хизээж хүчин дундаж байгаагүй та намайг мэднэ ээж ажиллаа сухтаа хэвтэж байгаагүй та намайг мэднэ сте цавтыг заахан хэртэж байгаагүй та намайг мэднэ сте буруу юм хийж хэвтэрч байгаагүй би гэхдээ мэднэ миний мэдэрч байгаагүй та намайг мэдгүй ээж хичээл явах дургу байсныг та намайг мэдгүй хамгийн дургу газар сургууль байсныг ангиас солиод сургууль шилжээ дасгаж хэцүү байсныг гадаа гарах дургу анзаарах юм бол гэрсүү байсныг та намайг мэдгүй багшаа хиндэж гайгүй гимгүү байсныг та намайг мэдгүй багшаа сурлага муудахад эвгүй болсныг танаа ангид орж ирэхдээ эхлээ дэвдэргүй байсныг самрын өмнө загнаж байхад чинь би итгэлгүй болсныг та нар мэдгүй гэртээ харихад ямар зураг гухдадгийг та нар мэдгүй хаяа яагаад намайг гэрээс зугтадгийг та нар мэдгүй хүний түүх болоод үзэл бодлыг тэгсэн мөртлөө гаднаас нь шүн хардаг өмсөн готлыг чи над чиг асуудалтай бол бити хав дараарай миний хийгээгүй хилээгүй давж гараарай бүгдийн шийдэ 50 мод битгий хар дараарай босод зогсоод бүгд гэлчих одоо харж байгаарай та намайг мэднэ ээж шалтгаан очоод гомдож байгаагүй та намайг мэднэ ээж дормжлуулсан ч гондож байгаагүй та намайг мэднэ ээж хичээл таслаа дундаж байгаагүй та намайг мэднэ ээж хизээж хүчин дундаж байгаагүй та намайг мэднэ ээж ажиллаа сухтаа хэвтэж байгаагүй та намайг мэднэ сте цавны заахан хэртэж байгаагүй та намайг мэднэ сте буруу юм хийж хэвтэрч байгаагүй би гэхдээ мэднэ миний мэдэрч байгаагүй бүгдийн нийл гаргаж байж лидэ бээр шахагдана мэдээгээр яригдана мэдлэгээр нэмэргүй ихтэл би яригдана гэхдээ чиг харагдана хичнээн урт өгүүлбэр байсан жудахгүй цэг тавигдана нэг л өдрийг өөрчилж чадвал мянган өдөр өөрчлөгдөнө нэг л хүүхдийг өөрчилж чадвал мянган хүүхдэд нөлөөлнө мянган хүүхдийн асуудлыг одоо би энчээ төлөөлнө бусдыг зовоосон бол төлөөсийг нь бурхан төлөөлнэ